Уг нь аливаа бага насны хүүхдүүдийн хөгжил хаана байгааг тодорхойлж байж цааш юу заах, ямар төвшөнд сургах нь илүү үр дүнтэй болдог байна. Гэвч манай улсад хүүхдийн хөгжлийг тодорхойлох, хөгжлийг цааш нь дэмжих мэргэжлийн ямар ч байгууллага байдаггүй. За харин одоо ийм төвтэй болсноор хүүхдийн хөгжил буюу оюун ухаан, зан төлөв, авьяас чадвар, сэтгэхүй зэрхийг тодорхойлохоос гадна аутизм, даун, саажилттай хүүхдүүдийг хэрхэн сургах, хөгжүүлэх талаар багш, сургууль хүмүүжүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөөс сургалт судалгаа явуулах боломжтой болж байна. Энэ төвийн үйл ажиллагааны нэг үндсэн зорилго бол хүүхдүүдээ тодруулж онцлох. За эннийхээ дагуу одоо Японыхаа мэргэжлүүдтэй хамтраад энэ арга замыг яаж одоо даван туулах вэ? Тэр одоо дутагдaltaй талыг хүүхдүүдэд яаж нөхөж өгөх вэ гэдэг ийм одоо зөвлөгөө болцоотой болж байгаа байхгүй. Бид нар бол энэ төв дээр одоо судалгааны ажлууд бол хийгдэнэ. Одоо 3 дахь чиглэл юм да. Энэ дээр бол бас одоо судалгаан дээр үндэслээд юу юуг анхаарах хэрэгтэй байна. Энэ төргээд багш нарт за эцэг эхчүүд бол ингээд сургалт явуулах. За энэ төв 3 хэсэг өрөөнөөс бүрдэн үзэгч таны харж байгаа энэ хэсэгт хүүхдтэй ярилцах, дунд тал буюу энэ хэсэгт хүүхдийн хөгжлийг тодорхойлохын тулд тоглож наадуулах, харин энэ хэсэгт чадварыг тодорхойлох юм байна. Яг бид нар бол сэтгэл зүйн талын зөвлөгөө өгч байгаа учраас энэ дээр бол нэлээд урт удаан хугацаанд ажиглалт хийж тэгжээж үр дүн гарна. Тэгээд зөвхөн онцлоо зогсохгүй энд бол дэмжлэг үзүүлээд явна. Тэгэхээр энийг бол юу гэдгийг тодорхой хугацаагаар бол хэлж болохгүй. Урт удаан хугацааны төлөвлөгөө гарна, богино хугацааны төлөвлөгөө гарна. Ингэснийхаа үр дүнд бол яг хүүхдээ ахицсан юм байна гэдэг дээр бол мэргэжлийн хүмүүс хоорондоо ярилцаад цаашид дэмжлэг шаардлагатай юу, дэмжлэг хэрэгтэй юугүй юу гэдгийг нь бол ингээд шийдээд явах юм байнгын үргэлжилсэн үйл ажиллагаатай явагдах үйлчилгээ гэж. За энэ хүүхд хөгжлийг дэмжих төвийг багшийн сургууль Японы Нагоягийн их сургуультай хамтран ажиллах төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.